За Монгол банкны ерөнхийлөгч бол үндэсний мөнгөн тэмдэгтээр гарын үсэг зурдаг дэлхийн цөөхөн улсуудын Монгол банкны ерөнхийлөгчийн эрхийг эдэлдэг. Гарын үсэг зурдаг үндэсний мөнгөн тэмдэгтийнхаа чанарыг, үнэлэмжийг яагаад хадгалж чадахгүй байна вэ гэдэг асуудал хамгийн түрүүн тавигдах ёстой. Ам долларын эсрэг Монгол төгрөгийн ханш жил өдрөөр цаг минутаар суларч байгаа. Хамгийн сүүлд энэ оны өнөөдрийн байдлаар 18% суларсан. Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны алдагдал энэ жилийн энэ хугацаанд бол бас 100 гаруй хувиар өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол гарсан байна. Энэ жилийн орж ирж байгаа мөнгөний бодлогыг би бас өмнөх жилүүдийн мөнгөний бодлоготой харьцуулах юм бол харьцангуй нарийн тооцоо судалгаатай нэлээд чамбаа хийсэн, бэлтгэсэн ийм бодлого орж ирж байна гэж үзэж байгаа. Гэхдээ цаашаа яах вэ гэдэг том асуулт. Инфляц төгрөгийн ханшны сулралын үндсэн шалтгаан бол төсөв, худалдаа, мөн төлбөрийн тэнцлийн олон жил үргэлжилсэн алдагдал. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн чадварт төлбөрийн тэнцлийн энэ алдагдал асар их сөргөөр нөлөөлж байгаа. Дээрээс нь Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байгаа хамгийн том хүндрэл бол энэ. Олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, инфляц төгрөгийн ханшийн үн цэнийг экспортод гардаг нүүрс зэсийн хэмжээгээр үнэлээд иж болмооргүй байгаа. Эзэнгүй явж ирсэн төлбөрийн тэнцлийн алдагдлыг хэн хизээ хариуцаж хизээ эзэнтэй болох вэ гэдэг нэгдүгээр асуудал байна. Хоёрдугаарт нь Монголын төгрөгийн ханш инфляцийн асуудал ярихаар Америкийн ханш яриад идэг, хүү яриад идэг болмоор байна. 200 жил капитализмаар явцсан өнөөдөр дундад цалин сарын $5,000 ийм улсын иргэдийн амьдрал мөнгөний ханш хүүгийн хувийг жилийн $300 цалинтай Монголынхаа ард түмний ажил амьдралтай жишиж ингэж тэнгэрээс агаараас юм ярьдаг болмоор байна. Энэ асуудлаа жоохон амьдралд газар дээр хөрсөн дээр бууж харж дүгнэж шийдвэрлүүл яасан.